Өнөөдрийн хичээл маань ингээд Атамигийн маркетинг хичээл. Тэгээд ASEAN-аар энэ хичээлийг заахасан болсон би нөгөө төвчхон танилцуулж бодож байна. Тоо сонсож байгаас манайхаа. Сонсогч байна. Ингээ харж яа гэж бодож байна. Болчих. Бодож байна. Тэвэг харагдсан юм аа. Харагдчих. Жоохон өндөрлөх юм уу компьютероо доор нь юм ном ч юм уу тавиад ер нь болж байна. Тэгэл яахгүй да. Өөрсдөө хэлээрэй. Яг үнэхээр энэ юу жоохон юу ажилтай юм бэ? Жоохон. Зүгээр та өөртөө духтаагаар л яар хамгийн гол. Бас юм те. За тэгээд Атамигийн маркетинг. За ихэд өөрөө танилцуулж хэлсэн. Тэгээд би болохоор 2000 өөрөө харагдсан дээр баха. Тийм үү. Тийм. 2022 онд анх одоо Атамтай танилцсан. Тэгээд смолчтойгоо сонсгүй байдлаа таартай. Тэгээд эхний удаа би маш ойлгохгүй байсан. Ямар ч мэдээд байх юм чинь тэгээд бас нэгэн бас гайхсантай ямар мэдээгүй юу байд юм бэ сонирхсан. Тэгээд ер нь бол ингээд юуны маркетинг чиглэлийн бас ингээд илүү анхааралтай сонсоод ер нь бол ингээд тууштай ингээд сонсоод явж байгаа. Гарах болж одоо энэ нэг жоохон чиглэл сургалт чанартаа мэдээж хамагдсан та. Тэгээд таврыг танилцаад байсан. Тэгээд намаа отхон нэрээ даймд мастер. Тэгээд одоо 4 жил рүүгээ Атамик компани маань 4 жил рүү гарч Монгол нэгдсэнээс. Тэгээд ингээд анх ингээд тэр спонсортойгоо танилцаад долоонда танилцаад тэгээд энэ тэгээд түүний талаар нь маркетингээр нь судлаад тэгээд бас ингээд багийн уус буюу синаас төлөвлөгөөнд яа бас төвтэй болж байсан. Тэгээд ер нь энэ компани талаар байсан анх ойлголт байхгүй байсан болохоор тэгээд мэдээлэл сайн бүүст авъя гэж бодсон. Тэгээд би болохоор ингээд компанийнхаа маркетинг талаар одоо ASEAN хараа өөрийнхөө мэддэг чаддаг одоо сурсан бүснээр таасууд баяртай байна. За би ингээд харуулж идэх үү. За Атамик компани маань ингээд анх компани байна гэдэг. Тийм ингээд за энэ сар ингээд за компани танилцуулсан талаар дээр энэ онлайн худалдаа байгаа. Network маркетингтэй шууд борлуулалтын одоо зарчмаар ажилладаг. За тэгээд яагаад би Атамис нэрсэн хэрэг шүү дээ. Ерөнхийдөө бүтээгдэхүүн маш чанартай маш одоо боломжийн үнэ гэж ойлгодог. За энэ болох ингээд багтнаа бас Солонгос улсын цөмийн иргэн судалгааны хүрээлэн нийгэмд юу төвүүд байдаг. За би бол саяхан Солонгос очихдаа энэ төвүүд дээр очиж бас бүтээгдэхүүнээ яаж үүдэлдэг, хаана үүдэлдэг гэсэн гэнт төрх хэмжээний ойлголттой болсон. За тэр бүлийнхэн хаандтайс нэлээд 4 цаг орчим гэдэг үүдэлтэй танилцсан. Тэгээд бас маш гоё зөвхөн маш гоё олон хүмүүс ажилласан. Маш гоё үйл байлаа. За энэ Cosmo компани талаас би жоохон мэдээлэл өгье. Харахад ингээд үүдэр гэхэд биш арай бас өөр. Харахад ингээд офис юм ингээд зориулттай офис юм цантай юм барилга байсан гэж бид наартад байсан. Маш гоё үүдэр байсан. За энд нэг наад. За би ихэд ингээд Атамикийн
банк хангалттай дараа жоохон дээр өгч. За банк хангалттай захирал болохоор одоо дэлхийд одоо нийт 57 улсад нээлттэй хийсэн. За одоо энэ бол 3 жилийн өмнөх одоо слайд байна шүү. 16-аас 17 сая хүлээлттэй 14 жилийн түүхтэй ийм компани 2019 онд 100 саяын цамхаг авсан. За 2020 онд тэгэхээр 300 саяын цамхаг. За 2021 онд дэлхийн топ 100 компани 10 дугаар байранд жигссэн. За хэрэглэгчдийн хэрэгшийг дээдэлдэг шилдэг байгууллага хэрэглэгч төвөгтэй шагналыг одоо 3 удаа авсан. Ажиллахад таатай 100 аж ахуйн нэгж байгуулах гэж тоолодог. Усаас 2 удаа авсан. 2022 онд болохоор АСТ-ээс 1 удаа авсан байдаг юм аа. За банкны захирал маань ингээд өөрөө болохоор үүсэн болгож 2019 онд Дами компани үүсэн болгосон. За тэгээд боловсрол нь болохоор ингээд зэрээс алах сургууль 70 онд MGX сургуулийн худалдааны бакалавр. За Wasson сургуулийн бизнесийн хөтөлбөрийн магистр. За Wasson сургуулийн бизнесийн хөтөлбөрийн доктор. Ашиж байсан ажил нь энэ бодлохоор. За Сэлбэгийн худалдаа юу да 17 жилийн хугацаанд ийм машин талбарт ажил хийж ирсэн байна. 2009 онд компани байгуулсан. За 2013 онд Солонгос улсын хот жилийн шинжилгээ ухааны төлөвлөгөөд гишүүн. 2019 онд Солонгос улсын шууд хөдөлгөөний багц холбооны төлөвч. Ямар харж байгаа шүү. За энэ би нэг маркетинг талаар нэг эхлээд би маркетинг талаар төвчөн тавьчих. За маркетинг би одоо ингээд өөрөө ингээд бүтээгдэхүүнээс илүү маркетинг гэж ярьсан. Тэгээ энэ яагаад маркетинг биш атамаас сонгосон бэ гэдэг харсан. Энэ юусэн гэдэг юм. Дэлхийд нэг кодтой. Тэгээд binary систем буюу 2 одоо хөлөөр ингээд ажилладаг. Тэгээ манайхан болохоор ингээд худалдааны одоо худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани болохоор худалдааны төвөөдлөхөөр сар бүрэн одоо болгон сар бүр одоо ингээд бүтээгдэхүүн борлуулах худалдаа авалт хийх гэсэн ийм зарчмаар ирдэг бол манайх болохоор IT үүсгэсэн тохиолдолд ямар нэгэн худалдаа авалт хийхгүй одоо сард авалт хийхгүй байж болно гэсэн ийм зарчимтай. Тэр хэрэглэгч гишүүн болоход ямар нэгэн тийм хураамж төлөвлөр байхгүй. За сар болгонд захиалах хийх шаардлагагүй. Үйлчлэгийн хураамжлалаар байхгүй гэсэн. За би бол ингээд энийг юуг нь их гайхсан гэдэг одоо ингээд ямар нэг ингээд одоо binary систем гэсэн тийм ямар нэг ингээд одоо худалдаа авалт хийгээд за энэ хүн ингээд 2 хүн өсөд ирүүдээ л да баруун зүүнтэй ойр дотны хүмүүс. За би болохоор анх ингээд хэрэглэж болоо бизнесээр явахдаа хамгийн ойр дотныхаа буюу хамаалсан садан автонортой санд болгож ирсэн. За тэгээд тавтал нь юу юм гэхээр за би өөртөө нэг хоёр талдаа зүүн талдаа баруун талдаа нэг гишүүн ихэд доошоо ингээд ойр дотныхаа хүмүүстэй ингээд гишүүн болоход одоо миний одоо спонсор маань нийт доотлын одоо хүмүүс маань хүмүүс гишүүнээр одоо шинэ гишүүн эсвэл болно гэх юм бас нэсээ сонирхолтой байсан. За тэгээд тэр хүмүүсийнх нь худалдаа авалт хийсэн онооноос бүх одоо ингээд бизнес 100%-аар ингээд орчих нь бас гоё байсан. Тэгээд зарим одоо ингээд би шил ингээд глобал бизнес гэхээр би шил одоо ингээд Монголд үйл ажиллагаа явуулдаг гэхэд за миний нэг одоо харилцагч юм уу гадаад орн эсвэл одоо Орос ч юм уу одоо Казахстан ч юм уу эдгээр ингээд нэг одоо шинээр нэг хүн ингээд хэдийн үсгээд юу яхад бизнесээр явахад доороо нэг хүн орлоход одоо нэг одоо эхлээд би гайхчихсан. Яг нэг ингээд зарчимтай юм болоо гэж. Тэр хүмүүс маань тухайн үедээ ингээд компанид нэг баг үүсгдэг гэсэн бол одоо манай компанид нэг баг үүсгээд
ингээд тусдаа баг үсгээд явах одоо байсан бол автомат компани энийг болоосоо шууд одоо хэрэгч маань бизнес маань шууд баруун зүүн талдаа шууд орно ороод ингээд нэг айдтайгаар нэг одоо тэгэхэд маркетингээр явах тийм даваа тал нь маш гоё талцсан. За энэ сая ярьсан миний хэлэх энэ техник маркетинг. За энэ дээр ингээд тодорхой юу гэхэд одоо би нэг бүтээгдэхүүн худалдаа баруун талдаа бүтээгдэхүүн худалдаа авлаа гэхэд тэр хүмүүнийхээ худалдаа авал надад ордог. Зүүн талд авж байгаа зүүн талд одоо үйл ажиллагаа явуулж байгаа миний одоо багийн гишүүн маань одоо ямар нэгэн одоо өөр орны гишүүн байдаг. Баруун одоо Канада байдаг ч юм уу, Америк байдаг ч юм уу, Японд байдаг. Тэр хүмүүс маань худалдаа авах гэхэд зүүн талаас орж байгаа баруун талаас орж байгаа хоёр ингээд харилцсан өөр байхад хажууд тэр оноо нэг одоо дутуу оноо гэдэг нөгөө оноо хүлээж идэг. Үдээс оноо маань одоо устдахгүй хэдэн жил болсон ч гэсэн байж идэг. Тэрнийхөө даваа талтай. Тэгээд манайхан бол гэдэг чинь нэг одоо 300 оноо 200 оноо байдаг. Тэр нь одоо ингээд бас ингээд хадгалагдаад нэхэр бас ингээд гайхдаг л да. Тэгээд би болохоор энийг бол ингээд үздэг байхгүй. Энэ олон хугацаанд яагаад ингээд хадгалагдаад байгаад байгаа гэхээр тэр зарчим маркетинг маш ингээд маш зарчмын болохоор ингээд маш одоо усад одоо ингээд сүүжийн хэлбэрээс даваад л нэг хүлээдгээрээ одоо маш онцгой. За энд нэг түрүүн би хэлсэн нэг генералистийн нэг одоо 2 гараар иждэг гэсэн. За ингээд баруун зүүн талдаа доош байгаа ямар нэгэн тийм тооны одоо юу байх вэ? Хязгааргүй өнгө өршөлтгээрээ маш даваа талтай. За ингээд энэ түрүү би нэг хэлсэн. Энэ 300 мянган оноо би оноо манайхаар бол яг энийг 60 мянган 65 мянган оноор батжсэн анх гэдэг. Энэ бол ингээд урамшуул онооны оноо хөрөнгөлт нь зааштай. Тэгэхээр энэ баруун зүүн талд байгаа хүмүүс маань 300 оноо суулгаад надад яг бизнес эрхлэгчд маань 65 мянган манайх монголоор нэг 140 орчим мянган төгрөг гэдэг. Энийг бол одоо өдөрөөр авсан ч болно. Сар хавцаад хийсэн ч энэ тухайн үед надад үйл ажиллагаа явуулж байгаа. Би хамтарчнаас дамжуулах шууд гарнаа. За үйл шалгах 3 үйл заламжлах 3 үеийн бизнес гэж байна. За би болохоор энийг бол ингээд маш ингээд тодруулж одоо ойлгосон. Сая Солонгосоос явж байгаа гэсэн нэлээд тэр нэг залуу хүн өөрийнхөө аавынхаа тэр айдыг өглөөд авчихсан. Тэгээд одоо амбирасаттай хүн тэр өөрийнхөө тэр өвгийнхаа авч цалин тэр охин авчээсэн. 6 автаага авч ирсэн. Тэр 3 үед амжилттай нь бол бидний одоо хийжсэн гээсэн одоо бизнесийг манай одоо ач зээжм өрөвт маань ингээд өгүүлж авдагаараа маш даваа талтай. За энэ дээс нэг жоохон харагдах. За компани өсөлт болохоор ингэж байгаа. Жил болгоно ингээд өсөлттэй байдаг. 2% өсөлттэй байдаг. За энэ яадаг хэрэг манай компанийн даваа тал нь одоо бизнес эрхэлж байгаа хүмүүстэй борлуулалтын 35% буцааж өгдөгөө даваад байна. За энэ болохоор за манайхан бол ингэж хийдэг гэсэн. За ингээд ямар нэг ингээд дэлгүүр нийлээд утгах шүү дээ. Манайхан бол хаач гэсэн Монгол чихэд хаач гэсэн хүмүүс нь саавал нэг одоо дараач нэг одоо барилгын одоо юуны үйлчлэгийн газар болохоор одоо нэг маш өндөр төлбөрөөр бодлож авдаг. За дараа нь яг тэр одоо дэлгүүрт маркеттай болохоор бүтээтгүнээ араа таваараа ингээд бодлоо авдаг. За тэгээд дээр нь бол ажиллах хүнээ сонгодог. Дээр нь одоо янз бүрийн урсгал задлуудаа тоосдог бол бидний хийж байгаа ажил маань ерөөсөө шууд худалдаа аваад идэг. Гар утсан дээр нэгэд хангалттай. Тэгээд аппликейшнээ нэгэд бид нэр бүтээтгүнээтэй танилцсан. За доторх нь айрлага одоо давуу тал хүмүүсүүд ингээд
тухайн орных нь хэл дээр маш дэлгэрэнгүй тодорхой байдаг. За бид нар энд аппликейшнээр ороод өөртөө хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнүүдээ яг нь хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдээ аваад хэрэглэгчдээ санд болгоно гэсэн. За энэ нэг юм. Бүтээгдэхүүнийх нь биш энэ маркетинг талаас гадна манайд ингээд 7 цол байдаг. Цол маань ингээд бид нэр бол яг бидний цалыг бид нар sales мас цол энэ утгаар дараа зүүн талтай сар бүрийнхний 15 хоног буюу сарын сүүлчийн 15 хоног цаа бид нэр 25 хоног одоо 15 хугацаанд хийхээр энэ цол бол sales mast цалыг одоо авдаг. Тэгээд за энэ болох цалыг бид нар яг зүгээр бага хөдөлж ламгаас хүн өөрөө ингээд одоо бага хүчгүй бол ямар ч боломжгүй, ямар ч тийм зарчмаараа биш одоо өөртөө ачаад өгсөн хийхэд маш хэцүү. Тийм болохоор аль болохоор одоо хүмүүстэй санд болгож ой татныгаа найс нөхөд яриадгүй хамаатсан садна. Эсвэл одоо нэг танд мэддэг хүмүүстэй уламжлаад түүний танилцуулсны үндсэндээ тэр хугацааны ингээд хугацаа ингэж бид ингээд өөртөө ингэж залгаад тавьж зураг гаргаж төлөвлөгөө гаргаж байгаа одоо хийхэд бол маш тохиолдолтой гэж байна. За манайхны бол яг зарим үедээ жоохон тийм цаг хугацаанд шалтгаалаад юм уу гэснээр жаахан яар сандарснаас болж одоо жоохон эрсдэлтэй бас жоохон төвтэй ч санхүүгийн асуудал жоохон төвхтэй байдал үүсэх тийм магадлалтай болохоор маш цаана төлөвлөгөө гарч маш төлөвлөгөөний дагуу багийн уулз тэгж багийн уулз одоо чамстай буюу маш одоо шийдвэр гаргаж ингэж хийх цалин тавхад маш тохиомжтой байдаг. За дараагийн цалбар мэдээж дайман цал байгаа. За энэ талыг бол манай багаас одоо сая зэзэн садан захирал ингээд амжилттай дээр дахиад их баяр санагдсан. Тэгээд баруун талаас 2 сес натруусан, зүүн талаас 2 сес натруудээ тэгээд яг автоматар өөрөө дайман цал авчихсан. Ийм код маягаар одоо бүх хүмүүс маань дэшаага 2 цалтан төрснээр нэг шатаа хийж за тэгээд хамгийн том цалбар температурад нь одоо баруун зүүн талаас 2 граммаас төрснээр одоо Таны компани хамгийн том цалбар пресатыг бүртгээ. Пресат нь өөрөө болохоор тэр банк сет машин гэж андтай гатуулж авдаг. Дээр нүгэл ажиллагааны зардаг 10 сая. Дээр нь одоо 165 метр квадрат апси өөрөө. Тэр нь автомашин нарийн бичгтэй нөгдөг нэ. За миний ингээд таарал маркетинг талаар ингээд тавчхан ярьдаа яаж яах юм бэ? Манай нэг миний мэддэг материалууд маань жоохон тийм тулгунсан болохоор сайн хуучны хагаар гарч тавилаа. Тэгээд миний ойлгож байгаагаар яг зүгээр миний сайн одоо ажиллаж байгаа хүмүүсийн ингээд хараад байхад ерөөсөө бага ингээд хүчүүлэх дээр нэлээд тод анхаардаг. Бид ч гэсэн ингээд болцооны хараа бид өөртөө ингээд хүмүүстээ уулзаад ингээд түүнээ танилцуулах, маркетинг танилцуулж явдаг. За тэгээд аль одоо хүмүүс ингээд шийдвэр гаргаад ингээд за би энэ ажлаа баш хий. Би энэ одоо энэ компани одоо зарчмаар одоо тийм шийдвэр гаргаад ажиллах хүмүүстэй би баг байсан гэсэн амжилттай явдаг юм буюу success семинарт бол одоо маш олон урьж исэн. За тэр болгон хүмүүс ингээд хамрагдах нь жоохон тийм баг тал руу байсан. Ер нь бол амжилттай активын дээр очсон хүн за нэг дороос бүх мэдээллийг одоо маш том одоо спонсорууд буюу маш том одоо чадвартай мундаг одоо ийм бизнес өөрсдөө сонсоод тэгээд шийдвэр гаргах хүмүүс нь байх маш одоо шийдвэр гаргах хүмүүс нь маш өндөр байдаг. За би болохоор ингээд амжилттай юм аль болохоор ингээд цастахгүй байхыг одоо хичээдэг.
За ер нь бол ингээд онц шаардлагатай бол одоо ажил гарахгүй бол ажиллагаа үздэг. Нэг одоо очиод үзсэн тохиолдолд дахиж үзэх нь одоо цагаан дээждэг, дараа сард нээж яадаг. Тийм гой суугаад гой тийм юу юм бүх талын одоо хамаарсан гой семинар болдог. За өнөөдөр хичээл ерөнхийдөө ингээд жоохон гисгээд өндөрлөе да. Яг би жоохон тулгамдаа хичээл авчлаа. Битгэл муутай байсан уучлаарай. За тэгээд асуулт үйл асуугаараа. Стат маань бол мөн жоохон тэгмүү байдаг зарим үед нөлөөж чадсангүй.